Fujimoto Tatsukiгийн 2021 онд гарсан Look Back One Shot манганы талаар өмнөх бичлэгтээ ярьсан. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр 2022 онд гаргасан Goodbye Eri One Shot-ийн талаар ярьцгаая. Goodbye Eri Look Back-тай харьцуулбал арай өөр хэцлэлтэй, storytelling талаас өвөрмөц, сонирхолтой манга. Look Back манга дээр Fujimoto бидэнд маш үзэсгэлэнтэй түүхээр манга салбарын сайн муу олон талыг харуулсан. Харин Goodbye Eri-гээр бидэнд нэгэн сонирхолтой түүхээр дамжуулан кино урлагийн талаар харуулдаг. Түүний кино үзэх дуртай, киноны хорхоотон гэдгийг зарим уншигчид маань мэдэх бах. Барууны олон алдартай киноны нөлөөлөл түүний бүтээлүүдэд ажиглагддаг. Бүр Chainsaw Man-ы эхлэл тэр чигтээ Холливуудын олон алдартай кинонуудаас шууд референс авсан байдаг. Харин Goodbye Eri манганы 200 хуудасаас бүрддэг бөгөөд манганы бараг 80% яг нэг панелийн бүтцээр хийгдсэн байдаг. Нэг хуудсан дээр 4 ширхэг хэвтэй тэгш өнцөгт. Ингээд сонсохоор өөдртэй мэд санагдаж магадгүй. Гэхдээ харин ч эсрэгээрээ хэвтэй тэгш өнцөг тугаалттай байгаа нь өөрөө камераар бичсэн бичлэгний харьцаа. Found footage кинонуудыг бүгдээрээ мэдэж байгаах. The Blair Witch Project, Paranormal Activity, Cloverfield гэх мэт ихэвчлэн аимшиг кинонд ашигладаг техникч гэлээ Chronicle, Project X гэх мэт өөр жанрын бүтээлүүдэд ашиглах нь олон. Тэгвэл Goodbye Eri манга яг л found footage кино шиг гол дүр Юта өөрийн амьдрал тохиолдож буй зүйлсээ кино болгохоор уцаараа бичиж буйгаар үйл явдал өрнөдөг. За тэгээд олон юм ярилгүй манга руу орцгоё. Гэхдээ манганы үйл явдал бүрийг нэг бүрчлэн ярилгүй, гол үйл явдлуудыг хураангуйлан анализ хийж ярих тул аль болох мангагаа уншичаад бичлэгээ үзхийг санал болгож байна. Гол дүр Ютагийн кино хийх замнал яаж эхэлсэн нь хачирхалтай. Түүний ээж хүнд өвчтөй бөгөөд амьдрах удаан хугацаа түүнд үлдээгүй. Тиймээс Ютагийн 12 насны төрсөн өдрөөр ухаалаг утас бэлэглэж хэрвээ ээж нь энэ хорвоогоос явчихвал түүний царайг хоолойг нь санаж байхын тулд түүнийг өөхөх мэт хүртэл бичлэг хийхийг ээж нь өөрийн биеэр хүсдэг. Юта үнийг зөвшөөрсөн ч төрсөн хүүхдээсээ өөрийг нь өөхөх мэт хүртэл бичлэг хийхийг хүсэх нь хачирхалтай. Энэ цагаас Юта гэр бүлийн аялал, оройн хоол, аав ээжийнхээ унтаж байгаа гэд хорон мөч бүрийг бичнэ. Тэдгэр бичлэгнээс харуул ээж нь гэр бүлдээ хайртай, хүнд өвчтөй ч гэлээ бичлэг бүртээ өөдрөг байхыг хичээнэ. Учир нь Ютагийн бичсэн дүрснүүд ээжийнх нь инээмсэглэл үзэж буй хүнд ч дулаан мэдрэмжийг төрүүлэхээр. Харин аавынхаа ганцаараа нууцаар үйлж буй дүрсийг ч бас хаяадаа авна. 40 цаг, бүр 100 цагийн дүрсийг Юта бичсэн байв. 100 цагийн дүрстэй зэрэгцэж эмнэлэг твтэж байсан ээжийнх нь сүүлийн мөч иржээ. Тэрээр эмнэлэгт аавтайгаа очиж ээжийнхээ амьсгал хураах мөчийг бичих ёстой байсан ч эмнэлгийн үүдэнд очих үед Юта зүгтааж харин ээжийнх нь твтэж байсан эмнэлэг дэлбэрдэг. Энэ бол Ютагийн ээжийнхээ амьсгал хураах мөч хүртэл дүрсээр хийсэн өөрийнх нь Dead Explosion Modern нэртэй кино байлаа. Сургуулийн урлагийн наадмаар хүүхдүүдэд өөрийнхөө хийсэн киног үзүүлж байгаа нь энэ. Сурагчид алмаарч, гайхаж, Ютаг шоолж, түүний хийсэн киногоор доогдох уу хийн. Харин багш нь ээжийнхэн үхлээр доогдох уу хийж, хачирхалтай киногоо хүүхдүүдэд үзүүлсэнд бухимдан түүнийг загнана. Энэ бол Ютагийн ээжигээ энэ дүр төрхөөр нь санах гэсэн дүрснүүдийн нийлбэр. Харин сүүлийн дэлбэрт бол кино найруулагчийн төсөөлөл, чимэг фэнтези, өөрөөр хэлбэл ээжийнхээ үхлийн хойноос гашуудсан түүний escapism. Үүний дараа Юта өөрийгөө бичиж, амиа орлох талаар ярьж, тэрхүү бичлэг өөрийнх нь сүүлийн бичлэг байх талаар хэлэн, ээжийнх нь амьсгал ураас эмнэлгийн дээвэр дээр гарах үед манганы гарчиг болсон Эри гэх охинтой танилцсан. Сургуулийн бүх хүүхэд түүний киног доогөлж шүмжилж байсан ч Эрид л ганцхан таалагдсан байлаа. Харин Эри түүнийг илүү сайн найруулагч болохын тулд түүнд туслахаар болдог. Ингэж Юта болон Эри нарын кино урлагийг судлах сонирхолтой харилцаа эхэлсэн юм. Юта ч амиа орлох бодлосоо салсан байв. Тэд өдөр бүр хаягдсан барилга дотор 5 кино үзэж, киноны талаар ярилцаж өдрийг өнгөрөөнө. Харин сургуулийн цагаар өмнөх өдөр нүүсэн 5 киноныхын талаар ярих даалгаврыг Ютад өгнө. Хичээл дарах үед ЦУ орж, идэх зүйл болон шинжлэгдсэн Ara Sparkling усаа авна. Шинжлэгдсэн Ara Sparkling ус гэж юу вэ гэвэл, химийн гаралтай сахар орлуулагч ашигладаггүй, байгалийн stevia навчаас гаргаж авсан хамгийн эрүүл сахар орлуулагч ашигладаг sparkling ус юм. Мөн 9 сарын 1-ээс 10 сарын 31-ний хооронд ЦУ-гийн бүх салбараар Ara Sparkling ус судалж авсан хүн бүр цуглаанд оролцох боломжтой. Шагналт нь AirPods Max 2-оос эхлээд маш олон гоё шагналууд бий. Харин азтан 11 сарын 4-ний өдөр ЦУ Mongolia хуудасаар лайв хийж шалгаруулах юм. За тэгээд сахартай будагтай ундааны оронд Ara Sparkling ус авч уугаад цуглаандаа идэвхтэй оролцоорой. Тэд авсан зүйлсээ идэж уунгаа киногоо үзээд орой бүр сална. Тэдний өдөр хоног энэ мэд үргэлжилсээр Эри түүнээс дараагийн киноны санаагаа олохыг шаардна. Юта хэд хэдэн драфт гаргаж Эрид үзүүлсэн ч аль нь ч батлагдаагүй юм. Харин нэгэн орой Юта аавтайгаа хоол идэж байхдаа өөрийнхөө талаар түүнээс асуухад түүнийг үргэлж ямар нэгэн зүйлд фэнтези нэмж байдгийг аав нь хэлнэ.
Ингэж түүний дараагийн киноны санаа төрсөн ба өмнөх киноных нь үйл явдлын дараа Юта амиа орлох гэж байсан ч цус орогч охинтой дээвэр дээр танилцсанаар киноны үйл явдал өрнөхөөр болдог. Цус орогч олон мянган жилийн настайж түүний өөхөх өдөр ойртсон байв. Юта цус орогчтой хамт кино хийхээр болсон ч тэд нэгэндээ дурлаж харин цус орогч өглөө хүлээн. Ингэж Юта болон Эри нар киноныхаа зохиол дээр тохиролцож цус орогч охинд Эри тоглохоор болдог. Зураг авалт эхэлж Эри Юта хоёрын харилцаа уламжлал гүнзгий болсоор. Гэвч энэ үед Эрич бас хүнд өвчтэй ба цус орогчтой адил өдрөө хүлээж байгааг Юта мэднэ. Эрид Ютагийн кино таалагдсан нь түүний ээжтэй нь өөрийгөө адилтгаж маш ойрхон тусч байсан учраас. Харин Эри Ютагаас ээжтэй нь адил хүсэлт гаргаж түүнийг өөхөх хүртэл түүнийг бичгийг хүсв. Мэдээж нэгэн том гашуудлын ард гарсан Ютад энэ бүхэн утгагүй санагдах нь мэдээж. Харин энэ үед бид түүний ээжийнхэн талаар хийсэн кино худал хуурмаг болохыг мэднэ. Аав нь ээжийнхэн сүлийн мөчийг бичлэг болгон авсан бөгөөд үхэхээс өмнө хэлсэн ээжийнхэн сүлийн үг хүүгээ эцсийн мөчөд хинт ч хэрэггүй амтан байж гих үг байлаа. Үнэн хэрэгтээ түүний ээж үргэж түүнийг бичгийг шаардаж, загнаж, гар хүрч дарамталдаг байв. Өөрийн телевизийн продюсер болох мөрөөдлөө хүүхдэд тулгаж, өвчнөөсөө эдгэрсэн хойноо өөрийн докюментаригаар алдар нэрт гарах байсан юм. Харин түүний хийсэн киног аав нь үзээд маш их гайхсан ба сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэй дүрл тэрхүү кинонд үлдсэн юм. Учир нь Юта ээжигээ зөвхөн тиймэр л дурсан санахыг хүссэн учраас. Түүний хийсэн киноны мөн чанарыг зөвхөн Юта болон аав нь л ойлгоно. Эцэст нь Юта өнөөх балгасанд Эри дээр очиж түүний хүсэлтийг зөвшөөрсөн юм. Тэд хамтдаа зугаалж, хоол идэж, цагийг зугаатаа өнгөрөх ба Юта тэр бүхнийг дүрс болгон бичнэ. Харин тэрхүү Эригийн үхлийг харуулах киног Юта сургуулийн наадмаар хүүхдүүдэд дахин үзүүлэх ба энэ удаа тэдний сэтгэл арай өөр байлаа. Харин Эритэй сургууль дээр найз байсан охин Ютатай ярилцах ба түүнийг бодит байдал дээр түргэн зантай, шал өөр хүн байсан ч түүнийг кинонд ирэхээр нь дурсан санах болсондоо баяртай байгаагаа хэлж Ютад талархна. Сургуулийн наадмын дараа Юта гэртээ очиж Эригийн дүрснүүдийг ахин дахин үзэж кинонд нь ямар нэгэн зүйл дутагдаад байгаа ч юу гэдгийг мэдэхгүй байв. Насанд хүрж, коллежид орж, бүр ихнэр хүүхэдтэй болсон ч Эригийн нийт 2728 цагийн дүрсийг ахин дахин үзэж, ахин дахин эдэлсээр байсан юм. Гэвч нэгэн өдөр эхнэр хүүхэд болон аавтайгаа машин тавьж байгаад осол гаргаж Юта эмнэлэг зэрэх үед түүний гэр бүлээс хинч үлдээгүй бөгөөд тэрээр цор ганцаараа үлдсэн байсан юм. Юта энэ бүхнийг тухайн үед сайн ойлгож чадаагүй бөгөөд яг л киноны эмгэнэлт сцен үзэж байгаа юм шиг түүнд санагдсан юм. Харин насан турш өгшөрсөн Юта ахлах сургуульд амиа орлохоос өмнө бичлэг хийсэнтэй адил энэ удаад ч бас адил шийдвэрийг гаргасан байв. Ахиж эргэн тойрны хүмүүсийн үхлийг төвчиж чадахгүй учраас өөрийнх нь хамгийн нандин дурсамж болж үлдсэн газар очиж амиа орлохоор болсон юм. Тэрээр Эритэй кино үздэг байсан балгасанд очиж зүнхнээсээ ос гарах үед тэдний суудаг байсан буудан дээр Эриг харна. Эри тэдний киноны талаар ярьж харин Юта хий үзэгдэл харж байгаадаа эргэлзэн гайхна. Эри өөрийгөө жинхэнэ цус орогч гэж хэлэн харин Юта түүний үхлийг бичлэг болгосноо хэлв. Эри өөрийгөө өгсөн ч зөвхөн түүний бодол дотор өгсөн гэдгийг хэлнэ. Харин Юта амиа орлох бодлоос ахин салж яагаад Эригийн киног ахин дахин эдитлэж байснаа ойлгосон юм. Түүний кинонд чимэг фэнтези дутагдж байсан учраас. Манганы сүүлийн хэсэг зарим уншигчдад дутахгүй, ойлгомжгүй санагдаж магадгүй. Ютагийн уулзсан Эри жинхэнэ цус орогч байсан ч бай, үгүй ч бай. Зохиолчид, киноны хариулагчид үзэгчдэд итгүүлгийг хүссэн зүйлээ дүрсэлж, харин үзэгч бид итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг. Сүүл гарч ирсэн Эри, хөвшөрсөн Ютагийн дурсамжинд үлдсэн түүний итгэхийг хүссэн зүйл нь ч байж болно. Манганы төсвөл дэлбэрэлт үүсгэж байгаа нь ураг шаран амьдралаа үргэлжлүүлэх Ютагийн шийдвэрч байж болно. Харин миний бодлоор манга тэр чигтээ Ютагийн хийсэн кино бөгөөд төгсгөлч бас киноны нэг хэсэг. Харин насан туршийн Юта түүний аав тоглосон учраас Эри залуугаар үлдэж өөрийгөө цус орогч хэмээн хэлсэн. Энэ бол тэр чигтээ Ютагийн кино. Уншигчид бид ч бас үнийг өөрийн итгэхийг хүснээрээ ойлгоно. Бид энэ орогоос явсан хэн нэгнийг өөрсдийн харах өнцгөөр итгэж буй зүйлсээрээ дурсан сандаг. Яг л Ютагийн ээж ямар хүн байсан, харин Юта түүнийг өөрөөр санан дурсахыг хүссэндээ эхний киногоо хийсэнтэй адил. Эцэст нь бид өөрсдөө л аливаа зүйлийг хэрхэн харах, хэрхэн дурсахаа сонгодог шүү дээ. Харин бид хүнд хэцүү зүйлтэй нүр тулж, түүнээс ангичрахад чимэг фэнтези л хэрэгтэй буюу өөрөөр хэлбэл escapism. Бидний бичлэг таалагдсан бол лайк дарж, subscribe хийхээ бити мартаарай. Хэрвээ та манаас үгийг дэмжихийг хүсвэл дэлгэцэн дээр гарах дансаар донешн нэлгээх боломжтой. Дараагийн бичлэгээр уулзцгаая.